За, what's up guys? За нэг юм хэлэхгүй бол болохгүй нэ. За тэгэхээр манай эмэгтэйчүүдээс маань ерөөсө байнгын анхлын үнэр заяа. Байнга цэцэгний үнэр гарч явдаг заяа. Манай ирчүүдээс заяа. Хувцаа угаа гэж хэлмээр байна. Чи хувцаа угаахгүйгээр машиныхаа хойно цүнхтэйгээ цух хийгээд ах юм бол ганц л хонуусахад тэр хөлс гэдэг зүйл чи амар хүчтэй бараг хүчил шиг зүйл учраас амар хурдан үнэр орж өмхирдэн шүү. Хүн тэрийг өөрөө нөгөө хувцыг өмсөд авахаар мэдэрдэггүй. Тэг маргааш нэрээд угаахгүйгээр хувцаа шууд аваад өмсөөл бэлтгэл хийдэг амар өмхийн үнэртэй л нагаар үнэртэй л холмос момос үнэртэй л амар муухай байдаг байхгүй. Гэтээгээс нөгөө нэг хөлс дардаг тий хөлс дарагч аав. Бас давхар усанд ор чи ус хичнээн усанд сайн ороод тэр хувцаа угаахгүй юм бол ямар ч нэмэргүй шүү. Тэгэхээр жоохон цэвэрхэн бай манайхаа. Заална гэхгүй бол нагаар үнэрдүүлээл нэг л ингэсэн нөхөр нагаар үнэрдүүлээл яваадах юм зэ. Тэр усанд ор хувц мувцаа сайн угаа. Айл болгон одоо өөр ингэс угаалгын машинтай болсон шүү. Тэн дээр нь шууд спортивны одежда гэж байгаа. Тэгээ спорт хувцс мувцс гэж байгаа. Тэр мөрөн дээр нь дараа цаг маг угаагаа тэр хүчил мүжлийг арилгаад бок мокор сайн угаалтай өмхий биш тий. Яриач тий. Тэгээ барьж идэвдээ. Үнэн чинь л энэ юм чинь одоо тэгээ яалттай байж. Манай охтод бол гоё штэ. Байнгын шампу үнэрт нь тэр орой болгон бараг хувцас угаана. Тэгээ тийм л баймаарэ манай ирчүүд бас те. Тэгэхгүй бол хитрхи заваан байна. Одоо миний юм хувцас хүртэл одоо бараг 2 сар мар 3 сар өмсцөө. Жоох өнөр орох гээд ихэд зэгчнээ сайн угаасан ч гэсэн. Тэгэхээр би одоо энийг хаях цаг нь болсон. Тэр эмхэн өхөр өмхийн үнэртэд муухай байх юм бол тэр хувцас хайчих тэгэхгүй бол чиний нэр хүнд навсууны шүү. Мөнгөтэй ах байла, машинтай байла, гой мөнгөтэй байла гэж бодоход л үнэр та нар чинь авах юмгүй бол тэгэл дуус хайртай шүү.